Сайн байцгаана уу? Болор наран байна. Миний сувагт тавтай морил. Энэ удаагийнхаа бичлэгээр би та бүхэндээ эрэгтэй хүний том арьс морийн подвол хэрхэн уях тухай бичлэг бэлдсэн байгаа. Хэрв та миний сувагт subscribe дарж амжаагүй байгаа бол яг одоо дараарай. Хажууд нь баярлах хонхийг мөн дарснаар та миний бичлэгийг цаг тухайд нь үзэх боломжтой байгаа шүү. За, миний сонгож авсан материал бол дотор тал нь ийм эржгэр мөртлөө зөөлхөн, гадна тал нь ийм гүлгэр материал байгаа. Ерөнхийдөө подвол хийхэд жоохон заатгаар материал байсан. Гэхдээ том арьс морийн подвол хийж байгаа учраас би зузаан материал сонгож авсан байгаа. За, энэ материал маань ойролцоогоор нэг хүний подволконд бол 1.50 өргөнтэй даунаас бол нэг ойролцоогоор 2 м орчим байхад нэг хүний подволк хангалттай хүрэхээр юм билээ. За, миний хэрэгжилж байгаа энэ эсвэр маань оёлын нэмэгдэл шингээч гэсэн учраас та өөрийнхөө даун дээр эсвэрээ тавиад ямар ч оёлын нэмэгдэл дахин авахгүйгээр шууд эсгээд хэрэглэх боломжтой эсвэр байгаа шүү. Миний ашигласан энэ подволкны эсвэр болон бусад бэлэн хувцсны эсвэрүүдийг хэрэглэхийг хүсэж байгаа бол миний 100 видео заавартай Facebook группт нээдээд эдгээр эсвэрүүдийг өнгөө татаж авах, ашиглах боломжтой шүү. Би видеоныхоо доор өөрийн Facebook-ийн хаягийг үлдээн. Та тэгээд над руу чат бичээд 100 видео заавартай группт хэрхэн орох талаар заавар аваарай. За, ингээд миний бичлэг танд үнэхээр таалагдсан бол найзуудтай хуваалцаад лайк дараад мөн миний сувагт subscribe дарж амжаагүй байгаа бол яг одоо subscribe дараад хажуудаа баярлах хонхыг дараарай. Ингээд дараагийн бичлэгээрээ уулзлаа. Түр баяртай.